Үзэгчтэй хүрэх гэж байгаа дараагийн уран бүтээл бол ардын жүжигчин төрийн шагналт Жантан Орогвайн Монгол хөөмийн хэлхэн аялгау гэсэн сайхан бүтээл байна. Тэгэхээр энэхүү бүтээлийг соёлын тэргүүний ажилтан Наран Бадрах үзэгч та бүхэнд одоо хүргэх гэж байна. Тэгэхээр Наран Бадрахыг бас тайзнаа өгтөн авна уу? Тэгэхээр дангаараа бас гоцолж гарч ирж байгаа гэдэг утгаараа би бас энэхүү уран бүтээлчийг өөрийгөө манай үзэгчдэд болон студид хүрэлцэн ирсэн зочдод бас товчхон танилцуулна уу хэмээн хүсэж байна. За алин өөрийгөө за би бол одоо Өмнөг аймгийн Харьяат хүн байгаа. Тэгээд говьоос гарсан хүмүүчин байгаамаа. Тэгээд энэ сайхан урлагийг сурсандаа маш их баярлалдаг. Тэгээд одоо ховдын чамнаас гаралтай энэ сайхан урлагийг говийн хүн очиж сурсан хэрэг та бүхэн маань гайхаж магадгүй. Тэгээд энэ сайхан урлагийг бас бид бүгд ганц одоо жадаг дов биш ээ. Монголын ард түмэн бүгд одоо эмзэглэж байгаа гэж бодож байгаа. Тэгээд зүрх сэтгэлээсээ эмзэглэж байгаа. Энд тэгээд одоо бид бүгд чадах ятгаараа зөвхөн өнөөдрийн энэ үйл ажиллагаагаа хийгээд ингээд зогсохгүй цаашаа зөндөө хойж үедээ өвдөх олон сайн сайхан бүхнийг хийнэ. Та бүгдээ ч гэсэн одоо өнөөдөр рок pop гэж байдаг, зохиолын дуу гэж байдаг. Тэгвэл үндэсний урлагийн хөөмийн тэр төрлийн жанрыг энэ дуу зөв ёсоор та бүгдтэй хүргэнэ гэж амлаж байна бид бүгд.
Thank you.